За өнөөдөр би та бүхэнд Google Gemini, Google-ийн гаргасан хиймэл оюухныг ашиглаж интернетээр мөнгө олох нэг аргыг танилцуулна. За энэ аргаар хэн ч гэсэн мөнгө олж чадна. Хэрвээ учрыг нь ойлгож чадах юм бол ямар нэгэн зүйл дээр хөрөнгө оруулахгүй, ямар нэгэн зүйл дээр аз туршихгүй учраас өрсөлдөггүй арга замаар мөнгө олох арга. Монгол улсаас интернетээр мөнгө олох арга замуудыг хайж байгаа бол миний YouTube зүгийг subscribe хийгээд bell icon дээр нь all гээд дараад өгөөрэй. Интернетээр олсон мөнгөө Монгол дахь банкныхаа данс руу татах боломжтой. Арга зүйн талаар бичлэг контентууд 3 дахь өдөр бүтэн сая өдөр тогтмол тавигдж байгаа. За тэгэхээр одоо хэдүүлээ Gemini-ээр нэг зураг гаргуулна. Gemini дөнгөж сая Nano Banana та нэгдсэн байгаа. Nano Banana бол одоо зураг боловсруулдаг хиймэл оюухаа. За одоо Gemini-ээр нэг гоё зураг гаргуулъя. Generate a black and white coloring page that kids can paint. Хүүхдүүдийн ирэхэд бол бодож болохоор тийм хар цагаан боддог ном гаргаад өгөөч. Энэ боддог юм пэйж гаргаад өгөөч. Тэгээд энэ пэйж дээр ирэхэд бол ассан бартай ингэж байлж байгаа. За энэ товчтарыг одоо яах нь вэ харъя. Loading Nano Banana Pro. За Nano Banana Pro-г ирэхэд бол ачаалж байна гэж байна. Тэгэхээр миний промптоор Nano Banana хамгийн сүүлд гарч ирсэн. Зураг боловсруулдаг юм гайхалтай. Хиймэл оюухаа. Гоё зураг гаргаж өгөх юм шиг байна. Одоо харъя. Харж байна. Ингээ болоо. Одоо би л яах вэ гэхээр энэ зургийг нь татаад авна. За тэгэнгүүтээ дараа нь Canva-аар орох. Тэгээ Canva-аас одоо Photoshop дээр хийж олт их зүйлүүдийг хялбарчлаад өгцөө. Ийм онлайн tool байгаа. За Canva руу оронгуудаа хэдүүлээ яах вэ гэхээр Create дээр нь дараад тэгээд энэ чинь болохоор хэдүүлээ Book гэж байна. Book ном. За тэгэнгүүт энэ чинь ном хийх үг өвчлнүүд гараад ирж байна. Эцнээс хэдүүлээ сонгоё. Book Creator Cover Book Creator Cover Portrait. За хэдүүлээ энэ чинээс номны авц Book Cover гэдгийг сонгоч. За тэгэнгүүт ирэхэд бол ном хийх үг өвчлэн гэдээ гараад ирнэ. За одоо хэдүүлээ энэ чинь яах юм бэ гэхээр нөгөө Nano Banana-гийн боловсруулж өгсөн зургийг ийшээ оруулна. За Nano Banana-гийн боловсруулж өгсөн зургийг энэ чинь ингэж оруулчихлаа. Тэгэнгүүтээ хэдүүлээ зургаа дээдлэлт ингэж оруулаад доотлолт нэг жоохон түүх ч юм уу те нэг юм бичээд одоо жишээ нь за энэ дэр бол зүгээр арслан бараа хоёр хоорондоо байлж байгаа биш. Ихэд бол тоглож байгаа юм шиг харагдаж байна. За тэгэхээр одоо хэдүүлээ хөөрхөн түүх бичүүлж ChatGPT-гээр write me short story about lion and tiger and playing middle of the jungle. За над зүгээр нэг товчхон түүх бичээдгүү. Арслан бар хоёр хөрөнгөө дотор ингэ тоглож байгаа тухай. За арслан бар хоёрыг байлдуулах гэжсэн одоо тоглож байгаа болгочлоо. Ер нь бодоод байхад хүүхдэд зориулсан учраас нэг тийм байлдаа энэ төр бол хэрэггүй бах. Энэ чи боддог ном чи айгүй бага насны хүүхдүүд хэрэгэлдэг учраас ерөнхийдөө бол жоохон тийм нөхөр шиг байл зүгээр бах. Байлдаа гэвэл эцэг их айгүй хүүхдэд авч өгөхгүй. Тэгэхээр борлуулагдах боломж нь ингээд багасчлаа гэсэн. За одоо энэ ChatGPT-г бичсэн түүхийн нэг хэсгийг нь копи хийж аваад Canva-руу босч ороод тэгэнгүүт энэ чинь ингээд текстээр оруулаад өгнө. Копицсан юм аа. За Canva дээр бол одоо маш олон юм түүлнүүд байгаа. Та нар тэгээд Canva-г ерөөхдөө өөрсдөө ингэж оролдож үзээд Canva-г нэг жоохон тогтсоод юмнуудыг нь ойлгож аваад энийг ерөөхдөө илүү гоё хийгээрэй. За энэ зургаа нэг жоохон ингэ томсгочихъя. За ингэ дээдлэлт нь ерөөхдөө нөгөө боддог зураг нь ингээд ороод ирж байна. Доотлолт нь суурийн зургийн түүхнүүд ингээд ороод ирж байна. Арбил энэ
өсгөлийнхаа фонтыг жоохон өөрчлөлтөө. Тэгэхгүй л муухай харагдчихээн. За ерөнхийдөө өсгөлийнхаа фонтыг хэдүүлээ болд болгочих. Тэгвэл илүү уншихад амархан. За болд ямар болдууд байна? Баслун болд. Тэгээд үсгээ ийм болох хэрэгтэй. За ингээд ирэхэд бол нөгөө боддог номны маань хамгийн ихний нүүр нь ингээд гараад ирж байгаа. Тэгэнгүүтээ би дараа нь яах вэ гэхээр add page дээр дараад 2 дахь нүрийг оруулна. Та нарын Аслан бар 2-ын 2 найзын төвхийг үргэлжлүүлээд 2 дахь нүрэн дээр нь оруулсан ч болно. Эсвэл шал өөр зураг оруулсан ч болно. Эсвэл надтай адилхан юм түүх бичгүүгээр зүгээр дан боддог ном хийсэн ч болно. За тэгээд ирэхэд бол ядаж нэг 25 хуудас юм хийх хэрэгтэй. Энэ ихний нүүр нь энэ 2 дахь нүүр нь ингээд доошоо ингээд ирэхэд нэг ядаж нэг 25 хуудас юм хийгээд тэгснийхээ дараагаар яах юм бэ гэхээр share дээр дараад энэ ч download гэсэн тавч яригдчих юм. Download дээр дараад за тэгэнгүүтээ энийгээ болохоор PNG болгоод ичнээс татчих бүх пэйжнүүдээ ингээд сонгоод тэгээд download гэсэн тавчин дээр дараад болоо. За ингээд ирэхэд бол энэ номны бүх пэйжнүүд нь компьютер руу чи ингээд татагдчихэв. Дараа нь яах вэ гэхээр принтерээр компьютер руу татж явсан зураг болгоно ирэхэд бол принтер гэж гаргаад цаасаар ингээд ном болгож уулна. Эсвэл одоо хэвлэлийн компаниудад Монгол улсад хэвлэлийн компаниудаар дамжуулаад олон тоогоор хэвлэж болно. Эсвэл та нарыг яаж болох вэ гэхээр Монголын одоо номын дэлгүүрүүд байдаг. Интерном тэгээд бичнээс ChatGPT-гээс асуусан байгаа. Юу ч асуусан бэ гэхээр Монголд ирэхдээ бол энэ боддог ном зарж болох газрууд юу байгаа вэ гэж асуусан байгаа. За тэгээд энэ чинь ирэхэд бол Монгол Shopee MN гэж байд юм байна. Үнгүй цэг MN гэж байд юм байна. Тэгээд үнгүй цэг MN бол одоо арай тохирохгүй боддог ном дээр. Та нар зүгээр Shopee цэг MN тэгээд тэрнээс одно Интерном Монголын номны дэлгүүрүүдээр номоо худалдаалж болно. Боддог ном учраас энэ чинь ирэхэд бол ямар ч тийм хүнд ч одоо гим хооргүй зүйл байхгүй. Хэрвээ маш чанартай цаасан дээр маш гоё чанартай зургнуудаа ингэж хэвлэж чадхад юм бол ямар ч номны дэлгүүрүүдээр асуудалгүй зарагдах баг. Яг гэвэл нэгдүгээр хүүхдийн ном учраас энэ чи ямар ч тийм хууль зөрчсөн копирайт асуудал энэ төр ямар ч асуудал ирэхэд бол байхгүй. Хүүхдийн боддог ном учраас гим хоргүй хүүхдийн боддог ном учраас чанарын сайн байх юм бол олон тоогоор хэвлэж чадна гэдгээл харуулж чадах юм бол ямар ч номны дэлгүүрүүдээр олон хэмжээгээр зарах, их хэмжээгээр зарах боломжтой баг. За тэрнээс бодон та нар Amazon гэдэг одоо маш том хөдөлгөөний вебсайт байгаа. Amazon-ыг судлаад миний сонсноор Amazon дээр ирэхэд бол Монгол улсаас бараа зардаг хүмүүс байдаг гэж сонссон. Amazon дээр дэлгүүрээс хүмүүс байдаг гэж сонссон. Гэхдээ энэ бол зүгээр миний сонссон зүгээр. Та нар Amazon-ы тухай судлаад Amazon дээр ирэхэд бол боддог номоо зарах боломж байна уу тэр тухай судалж болно. eBay дээр бас судалж болно. Дахиад ирэхэд бол би та бүхэнд өнөөдөр ямар ч эрсдэлгүй арга замаар маш бага бизнесээр өсөлтөөнтэй бүтэх маш өндөр боломжтой аргыг бол танилцууллаа. Тэгээд ирээдүйд энэ YouTube зураг дээр фимэл уюуханыг ашиглаж мөнгө олох тухай олон контентууд тавигдана. Тэгэхээр та нар миний YouTube зургийг subscribe хийгээрэй. Дараачихаа дугаараар уулзъя. Peace.